Усан хүмүүс амьдрал хэрэг. Тэгээ дайжгүй хаа тий. Тэгээ эморчлээ нөө. Тэгээ эморхот угаасаа гой цагаагаар тий ялчгаа дайчих нэ. Эма өөрт давтаар гэж мэгэл. За тэр яах вэ? За би амарлаас өнөөдөр болохоор хобоцоос илүүтэйгээр сүнсний гэрээ гэдэг сэдвийг яриа гэж шийдсэн. Сүнсний гэрээ гэж яг юу юм? Бид нар яагаад энэ дэлхийд төрсөн? Бид нар яагаад амьдралын ингээд нэг зориг ч юм уу нэг юмнууд ингээд байдаг да тэр ингээд нэг ярихыг шийдсэн. Нөөр нэг асуулт. Миний нэг юм хөгжилтэй бодол энэ зөв миний хөгжилтэй бодол шүү. Энийг зөв бурган сайн мэдэхгүй байна. Чиний амьдралдаа хийсэн хамгийн мэдрэл муутай шийдвэрийг чи өөртөө хизээ нэг цагт хийх л байсан. Бас нөгөө талаас чиний амьдралдаа хийсэн хамгийн ухаалаг шийдвэрийг бас л өөртөө хизээ нэг цагт хийх байсан. Гэтэ нэг зүйлтэй. Юу вэ гэвэл чи хийсэн мэдрэл муутай шийдвэрээсээ хичээлээ сурсан тохиолдолд тэрний бэлэг болгож чиний амьдралын ухаалаг шийдвэрүүд гарч ирдэг байхгүй юу? Тиймээс ингээд нөгөө юу вэ гэвэл зөрөгтэй бай. Тэ? Зөрөгтэй байхгүй шүү дээ. Гүч шалхан мөргөл биц таагш. Онох гоё. Тэ онох гоё, өгзөглөөгөө өшгөлүүлэх гоё. Нүдэн дээр бүх юм чинь нурах нь гоё. Хин нэгэнд хаягдах нь гоё. Шаналлах нь гоё. Ягаад гэвэл чи энэ бүх мэдрэмжүүдийг мэдэрнэ гэдэг чи хүн байгаа байхгүй. Хүн байгаа болохоор чи мэдэрч байгаа шүү дээ. Тийм үү шаар хүртэл ингээд нэг лалрын мэдрэмж мэдэрч л байгаа байхгүй юу. Тийм байна. Тиймээс ингээд нэг энэ бүхнээс гол нь суралцах нь чухал. Би ч гэсэн нэг удаа одоо нэг алдаанаасаа суралцчихсан удаа ч надад ч цөөхөн л дөө. Тэгэхдээ яаж ч сурчдаг л байхгүй юу. Би нэг чулуун дээр нэг удаа бүдэрдгүй ма хайдаа би 2 3 бүдэрсэн сууж тий. Гоё штэ тэгээд бүдрэх гоё. Уйлах гоё. Тэ уйл та тий. Хин чамааг битгий уйл гэж хэлсэн. Бодвол бидний аавал хэлсэн байлгүй дээ тий. Гэтэ яг тэд нар ч гэсэн уйлах хэрэгтэй л хгүй яг юм бол алдах хэрэгтэй л хгүй. За өнөөдөр болохоор сүнсний гэрээ гэдэг сэдв тий. Кабалаар болохоор 4 жилийн өмнөх spiritual idea 4000 жилийн өмнө нэг хідэн хийцүү гарууд нэг тамхитал пив ууж захтал хөшөө ер нь бид нар яах чинь төрсөн гэж нэг асууж хэлсэн л л үгтэй тий. Нэг Аристотель шийдэл ингээл нэг idealism ярьдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү утгаар. Кабалаар болохоор ингээд нэг бид нар гэр бүлээ сонгож төрсөн гэж ярьдаг. Тэрний шалтгаан юу вэ гэвэл одоо хамгийн элит соолууд буюу хамгийн хүчтэй соолууд байж болох хамгийн мэдрэл муутай негатив энергитэй газар төрдөг ч юм уу те. Гэтээ тэндээсээ overcome хийж буюу тэрийгэ давж нийгмээ ингэж нэг юу гэх тэр хайрын донслогсон ухаалаг зүйл хийдэг. Тэр болохоор ингээд нэг соол ингээд зориг те. Soul contract бол зүгээр basically за би ингээд энэ ертөнц төрхийнхөө юм те. Нэг нөхөр алтан цаг 98 оны 11 сарын 20 төрхийнхөө өмнө за нэг хит хит хүмүүстэй гэр хийцэл байгаа байхгүй аавчтэйгээ ч юм уу нэг насаараа чаван цалах авгаатайгаа ч юм уу гэр хийц. За би чиний амьдрал яг энэ цаг үед энийг өдөрч энийг ойлгох гэж сорья гэдэг ч юм те ирья гэдэг ч юм. Тэгээ бид нар ингээл нөө юу гэдэг штэ ингээл YouTube бидрээр ингээл twin flame гэж ярьдаг, soul mates гэж ярьдаг, karmic mirror. Тэр боломж зүгээр бидрээ soul contract гэхгүй юу. Юу гэвэл штэ бидний амьдралд ирсэн бүх хүмүүс бидэрт ямар нэг хичээл заах гэж ярьдаг. Тэ? Яа би ч гэсэн ингээд нөгөө UK зарим хүний хувьд бол яг хар дарсан зүуд нь болж хичээл заацсан л байгаа байхгүй. Дараа нь би тэрүүнд өөрөө яа аашаас. Гэхдээ яг би дотроо л уучлахгүйсэн бас намайг уучлаарай. Ингээд нөгөө чиний амьдралд өстой мэдрэл муутай шааж орж ирсэн те. Тэгээ намайг уучлаарай альчгаа. Тэр яг вэ ч гэсэн ингээд миний амьдралаас мэдрэл муутай болж ирсэн хүмүүсийг уучлсан. Тэгээ уусаа ингээд нөгөө нэг энэ уучлаа гэдэг нь яг үндэ сул дороод одоо чи уучлалтыг гуугаад ч юм уу уучлаад байгаа юм биш байхгүй юу? Чи хүчтэй болохоор л уучлж байгаа байхгүй юу? Юу гэвэл штэ те чи тэр хүмүүстэй ингээд нөө soul contract үүсгэсэн. Яа soul contract хийдүүлээ зүгээр мэдрэмжүүд л ингээд ойлгочаа бас нэг чи нэг бачкатай болцоогоо гэдэг нэг ойлгохтой байхгүй тэгнээс сурсан чинь байхгүй мэдэрсэн чинь байхгүй байгаад бол наач soul contract гэвэл нэг basic contract байхгүй. Хайда зарим нэг хүмүүс пичгэнж орж ирэнгүүтээ чиний амьдралыг масарч өөрчилчихдээ штэ. Тэр чиний soul contract байхгүй юу? Soul contract болох нь яг үндэ гоё биш ээ. Заримдаа педстал шатахгүй юу? Лалар гэж мэгэл те. Энэ soul contract. Чиний амьдралын хамгийн ингээд нэг том эргэлтүүдийг ингээд нэг хүсэн байдаг те. Яа. Тэгээд тэглээгээд одоо юу гин тэр хүн ингээд нэг
арчаа галцсан чөтгөр гэсэн үг ш. Тэглээгээ тэр хүн ингээд нэг дагна гэсэн үг ш. Зүгээр л чи энэ дэлхий төрхийнхээ өмнө би чамтай контракт хийя л гэж ирсэн. Аха. Жишээлбэл тижээ өрөмтөн дээр ярил л та. Бид нар ярьдаг те тижээ өрөмтнүүд яг эзэн шиг байдаг гэ те яг наа чи fucking-тэй амар үнэршилтэй шүү. Юу вэ би бас нэг нохотой байсан юм л да би Симбернартай байсан те маа нохоочаас ингээд би ч нөө багтаа амар авоидент гэх юм уу ингээд нөө хүнд юусоо өөрийгөө илэрхийлдэг эмошн амар нуудаг. Би хүнд юусоо ингээд юм ярьдгүү ялангуяа ингээд нэг ямар нэг нууцуд ч юм юмнууд ингээд байлаа гэж бодоход энэ пистад яг хизээ нэг өдөр миний араас ингээд нутгалахаар би энийг ингээд нэг яг тийм заван бодолтой байдаг гэсэн байхгүй. Эсвэл нэг хүнд итгэж өгдөг ч юм уу те. Яг бол тэр болгон чинь тухайн багтаа авч ирсэн нэр өнөд байж байгаа шүү дээ. Манахаас ингээд натаа жоохон төстэй зав ингээд нэг хүнд итгэж өгдөг. Хөвд тэрхлүүлэх гэдэг маш бас тань өгөө ялчтай. Тэгээ манахаа тэр хоёулаа л гэдэг л те. Яг надтай амар адилхан зантай байсан тухайн юм багтай. Тэгээд одоо жишээлбэл зарим нэг нохоноор амар клинги боо ингээл хөнгүүгээр байж чаддгүй ингээл нэг юм нохоноод байдаг. Эзэн нас яг хөнгүүгээр байж чаддгүй хүмүүс л байдаг байхгүй юу? Яа дүүл яг адилхан л ингээд нөө соолоод те. Тэгээд манахоо нэг өдөр надаас солилцсон. Тэгээд тэрний дараа хэсэгтээ ингээд ер нь ингээд байсан чинь ингээд сүулт саяхан бас нэг нохоогоо зүдлээ. Тэгээд манахоо дараагийнхаа амьдрал руугаа ч юм яадаг ч юм явсан юм шиг л байлээ л дээ. Миний зүудэн дээр л тэгээд окей. Тэгээд би нохооныхын сүнст ер нь бодт юм дөө. Дараачийн амьдралдаа дараачийн контракттай сайн сайхныг хүсье да. Тэгээд одоо нэгэн л хөгжлөө цагт хоёлаас гоё л байлаа шүү дээ. Би өстө нохоодагтай үнэхээр she's fucking cute as fuck гэсэн нэрэ. Үнэхээр ухаалагч нохоо байсан. Тэгээд ямар ч байсан ингээд нэг зүудэндээ зүудэлжээ тэгээ сайхан тэгэл окей. Сайн сайхан нэгсэ. Bye. Би ч гэсэн бас ингээд нэг яг тэрний дараа ч гэсэн ерөөхдөө энэ дотор байсан юмнууд ч ингээд баг солраал эхэлчихэж байгаа байхгүй. Ерөөхдөө бол ингээд нэг соол контракт гэхээрээ бид нар дандаа хөгжихийн төлөө бүхий л ингээд нэг амьд амьтад organisms even ингээд нэг хиймэл оёо хүрт хөгжүүл яваад байгаа ч тий өөрийгөө хөгжүүлээ сайжруулаад засаал тэрний төлөө байдээ шүү. Тиймээс ингээд нэг ирж байгаа хүмүүсийг хүндлээд ирвэл явж байгаа хүмүүсийг бас хүндлээд явуулаа гэдгийг санаа байхгүй. Гол нь тэр контракт болгоноос чи яг юу сурч байгаа нь чухал. Чи адилхан шитийг өөр царайгаар авахыг хүсэхгүй байвал чи уучлалт сурах хэрэгтэй. Чи 50 жил сурах хэрэгтэй байхгүй. Амар стайг төөгөө шиг яриа шээ тий. За юу яцсан хомизм гэж. Тийм бишээ зүгээр ер нь бол уучлаа 50 жил сурах. Хэцүүлдэ I know энэ хизээш амархан байгаагүй. Гэтэ өдрөө их тусан айж мажмаар л гайгүй болдог л доо ер нь явж. Тэгээд одоо жишээлбэл бодоод үзье л да. Хамгийн одоо илээд соолоод бидний ингээд өдөр тутмын чаленжийг зүгээр бүр үнэхээр баг 100 дахин нуулж авдаг хөө. Стивен Хокинг энэ хамгийн бодит жишээ нь disable хүн шүү дээ. Зөвхөн нүдэл хөдөлгөж чаддаг. Нүдэрээ хөдөлгөж шүдээ ингээд зууж нэг үсэг бичиж амьсгалахч хэцүү байгаа шүү дээ тэр хүн. Гэтэ амар том ном бичсэн тэр нь бүр дэлхийг донслогсон физикийн нээлтэн дээр сайхан нэг бодуулснаас ордог Чарли Коркен. Мань хүний ингээд нэг дебейт. Мань хүний нийгэмд үзүүлсэн инфлюенс Америкийг сэрээлээ. Америкийн Christianity буюу хүнлэг байх, морал, ёс суртахууныг сэрээлээ. Яа, энэ осол. Мань хүний соол контракт мань энэ амьдралдаа хийх ёстой юм одоо бүгднийг дуусгасан болохоор юунаас шууд амийг нь аваад дахиж энэ ертөнцид төрөхгүй. Дахиж хүн болохгүй юу ч болохгүй. Хөртөж явна. Яг наачлахгүй. Будда байна. Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Мадер Тереза бүхий л ингээд нэг соолоод өөрсдийнх нь purpose буюу зорилгоо биелүүлээл явсан. Англиар нэг үг өгдөө шүү дээ. Юм дуусахад харамсахгүй байх нөхцөл байдал байдаг. Тэр нь юу вэ гэвэл бүх юма дуусгасан үед. Юун дээр бид нар харамсдаг гэвэл тэр хүн хийх юма дуусгаагүй явхад бид нар харамсдаг. Би амьдралдаа бас хийдэд нилээ хэцүү бүхлүүдийг зөндөө үзчихлээ л. Тэр харамсчихсан нь болохоор яг тэр хүн purpose буюу өөрийн зорилгоо гүйцээгүй явж исэн. Тэнд амар харамсчихсан.
Зарим нэг хүмүүсийг би харин явахт нээр баярлсан. Зорилгоо гүйцэтгэл явсан байхгүй тэр хүмүүс. Ядвал одоо энд амьдрах ямар шаардлага байна бэ? Тийм биз дээ. Тиймээс ингээд нөгөө бид нар ингээд тавьж явуулах эртөө хизээ нэг цагт бид нар ингээд нөгөө нэгнээсээ холдцгоо сална муугараад үхэл гарч ирнэ. Гэтэ тэр болгон бид нар тэр ингээд нөгөө бидний амьдрал дээрсэн бүх хүмүүс бид нар тэр импакт, бид нар тэр хөгжил, бид нар тэр урагшлах очийг л хасаач өгсөн байхгүй юу? I know зарим нэг хүмүүст ингээд муухай санагдчих магадгүй ингээд цогоо миний амьдралыг хар дарсан X-ийг чи одоо сайн өнгөх гэдэг юм. Гү би ерөөсөө тэгж хэлээгүй. Миний хэлэх чаа зөвл бол чи тэрийг агри хийсэн. Төрхийнхөө өмнө чи тэр хүнийг амьдралтаа ирүүлэх контрактыг хийсэн. Магадгүй ингээд нөгөө нэг хэлдэг. Тэгвэл цогоо тэр аллах хийгээд байгаа хүмүүс яах юм? Тэрнээ сая хэцүү заалгууд Монгол орлоныг гарч нэг сэтгэлэглээ шүү дээ. I know хэрвээ бодоод үзье. Алуурчин гэдэг хүнийг алахаар боллоо. Тэр хүний цаг нь дууссан. Тэр хүний цаг нь дууссан. Хэрвээ тэр хүн буугаад арахын өмнөх момент дээр тэр шийдвэрийг хийгээгүй. No. Би энэ стафыг авахгүй. Би энэ ингээд нэг карма скол би энэ ингээд нэг хэцүү мэдрэмж энэ хэцүү импакт би үзүүлэхгүй. Намайг уучлаарай гэж хэлээд гохоо дарахаа болъё. Гэтэ тэр өөхөх хүн магадгүй маргааш нь магадгүй нөгөөдөр нь магадгүй сарын дараа гинтийн байдлаар дахиад явна. Яг бол тэр хүний цаг нь дууссан. Тэгвэл нь бидний контракт дуусаад энэ дэлхийгээс явхад эртөө хизээ нэг цагт бид нар ямар нэгэн нөхцөлөөр явж л тараа. Хамгийн чухал нь бид нар инэрэнгүү байх гэдгийг хийж чадах уу гэдэг асуулт. Яг тэгэл хайда пиццаа өдөөд идэм багтаа гэмээр юм болтгол доо болдог тий. Гэтэ зүгээр it's okay. Эртөө хизээ нэг цаг бид нар сурхал болно. Уужил сурах болно. Өөрийгөө уужил сурах болно. Бусдыг уужил сурах болно тий. Тэгэл одоо яг ярих юм бол бидний тэр юу экспириенсийг нь чухал биш шүү дээ. Бид нэр тэр экспириенсийг яаж хүлээж авах нь чухал байгаа байхгүй юу? Бодоод үзье л да. Намайг одоо жишээлбэл амар мухай одоо гослаа гэж бодъё л да. Яа зүгээр. I'm okay. Completely fine. Би хүртэхсэл хүрсэн байлгүй. Зүгээр. Тэглээгээ тэр миний араас гуссан хүмүүсийг би одоо үзье ядаа зөрүүлээ ухсах ч сайшаа. Сайн сайхныг хүсье. Гэлээгээд би бас ингээд нөгөө юу гин тэр хүмүүсийг амьдралдаа оруулах гэсэн үг бол биш л те. Зүгээр яах байж та. Сайн сайхныг хүсье. Тэгээд энэ soul contract-ийн ингээд нөгөө миний илэрхийлэх хамгийн хүссэн санаа нь юу байвал чи амьдралынхаа хохирогч байхаа болоод чи амьдралынхаа бүтээгч болох нь чухал. Хэлээд байгаа шүү дээ. Чиний амьдралдаа хийсэн хамгийн мэдрэл муутай шийдвэрүүдийг чи эртөө хизээ нэг цагт хийх лээсэн. Тэрнээсээ давхал болно. Давхыг хүсгүй энэ амьдралаа давгүй дараа амьдралдаа. Дав. Хэцүү. Гэтэ сургамж олон гоё хэлээд дээ шүү дээ. Ер нь ямар нэг ер нь хэцүү асуудлыг давцсны дараа болчихдог та. Тэр үедээ лаларсан гэдэг л да. Гэтэ давсны дараа өдрөш гэж мэл. Тийм ээ. Тэгээ тэрний reward нь болохоор чиний амьдралдаа хийх хамгийн ухаалаг сонголтууд байсан. Юу гэвэл чи тэр одоо негатив энерги чи тэр араасаа татдаг зүйлүүдийг 50% уулцсан байгаа байхгүй. Яг бол тэр хүмүүс чиний амьдралд гарч ир чиний амьдралын импакт боллоо. Чи тэндээс жилээ сурлаа. Одоо чи дахиж өнгөрснийхэн боол байхгүй. Магадгүй ингээд нэг өдрийн төгсгөл ихэд хэрвээ та яг одоо ингээд нэг амар хэцүү зүйл экспириенс хийлээ гэж бодъё л да. Relationship failдэх, business failдэх, whatsoever юмнууд failдэх. Яа. Тэгвэл хэрвээ бурхан гэж яддаг бол штэ те. Энэ бүх мэдрэл муутай зүйлийг штэ те. Өөрчлөх хүч харьлаач хэрвээ өөрчлөгдөх боломжтой байл. Өөрчлөгдөх боломжгүй байл штэ те. Хэрвээ бурхан чи өөрөө байгаа бол тэрийг надад төвчээр харьлаач л гэж хэлээ. Болно доо. Тэгээд хамгийн чухал нь өөрх амьдралаар амьдрахын чухал одоо нэг бүрдэл хэсэг нь яаж ч утсан юу бол тээ.
бусдын бодлыг тоохоо байлаа. Яна чи ховж миний бай болсон байна уу? Хил амны бай болсон байна уу? Чиний ингээд нөө reputation ингээд нөө нэг нурж ийн хамаагүй. Тэрийг тоохоо байлаа. Тэгмэд амьдрал цаанаас ингээд нэг чөтгөргүй болж шүү дээ. Хуучны цог болохоор ингээд нэг яана би одоо ингээд нэг ингэчлээ тэгчлээ би энэ хүүхэнтэй ингээ ярьсан чи намайг ингээ отцчлаа гэлээ. Яана гэл хүмүүс наваад юу гэж бодож байгаа л гэл. Gossip Peter ингээ чихний ингээ нэг хажуугаар хас тийм санагддаг л одоо л ихтэй ургуу байсан шүү дээ. Хэрвээ ингээ наам молжвол баярлаа гэж хэлдэг. Яагаад гэвэл миний өмнөөс миний негатив нэрийг цэвэрлж өгöd байгаа байхгүй. Баш. Миний ажил хөнгөлөгдөж байна. Тийм л энэ да. Тэгээд өөрч сон сайхан алах дөө. Бай. Амжилт.